За сайн байцгаана уу? Part 2-т тавтан морилоо. За бид хоёр өмнөх яг эпизод 15 дээр яг засны мандал ортыг ер нь одоо эхний хэсгийг ярьж эхэлсэн. Ерөнхий засны мандалтны ордны шинж чанар, гадаад төрх. За тэгээд үерхэл гэрэлт ямар байдгийг тэгээд тайлбарласан ба бүр зөвлөгөө хүртэл өгсөн. Бяцхан зөвлөгөөнүүд бас хамт өгсөн. Хэрэг үз хэмжээг бол тэрийг эхлээд үзчихэд энэ партийг сонсоорой гэж зөвлөж байна. За одоо ерөнхийдөө яг гоо амьдралынхаа салбар руу орж эхэлнэ. Тийм. Амьдралыг гараад үрж эхэлнэ. За тэгэхээр загсны ордын мандалтны хүмүүс нь болохоор зэрэг хөвчлэн нүдэн тийм ховсдсон байдаг. Яг зөвл нэг яг партнер дээр ирсэнчлэн ингээд тий үлгэрээс гараад ирсэн шүү дээ гэсэн шүү дээ. Тийм болохоор нүдэн юм ховсдсон. Гипноз. Hypnotizing. Тийм. Тэгээд бас нэлээд юм хөгшин сүнсний нөгөө нүдтэй байдаг. Гэж би сонссон. Тэгээд тэрний үсэг үү би. Амар олон зүйл ингээд үдцсэн нүдтэй гэсэн. Маш олон зүйл үдцсэн. Тийм. Ер нь бол ойлгож байна. Олон үе дамж амьдэрсэн нэг төрлийн сүнс яваад байгаа юм шиг гэж үү? Сонирхолтой. Тийм баг. Бүх зүйлийг ингээд үдцсэн. Угаасаа амьдралд үдцсэн гэдэг шиг. Загсны орд чинь нөгөө нэг бас after life гэдэг 12 дахь гэрэн тийм мэдрэлч тийм болохоор ялцчихвал юм. Тийм. За тэгээд бүхнийг ерөөд бол байгаагаар нь хүлээн зөвшөөрөд авчдаг. Жижиг снэкүүд тэ хамттан тиймэрхүү зүйлүүдэд амар дуртай заяо. Тэгээд хоолны ингээд чанарын тухай нэг их боддоггүй. Зүгээр л ингээд шин хамт ингээд мэдрэхийг амар хүсдэг. Төргөө олон дуртай. Гэт маш их ингээд хурдан болгодог тийм хоолуудад амар дуртай. Тэгээд ингээд шудраг байдал, шаргуу байдлыг маш үнэлдэг. Тэгээд өөрийнх нь үнэлэмж нь маш их ингээ хурдан дээшилдэг, бас маш их ингээ хурдан доошлдог. Халуун ногоотой хоол нь бас дуртай байх магадaltaй. Мөнгөө ингээ бодлогогүй үүддэг. Маш хурдан урдаг. Тэгээд альва ямар нэгэн зүйлийг маш их ингээ хурдан хийх авьяастай байх боломжтой. Тэгээд хоолой нь ингээ хурдан өвддөг. Хүмүүсээс нэг тэгж мөнгө зээлээд байх тийм дуртай биш. Хүмүүсээс мөнгө зээлэх дурггүй. Өөрөө бие дааж мөнгө олох дуртай. Тийм хүмүүс байдаг. Бас өөрийнхөө одоо эзэн болж ажиллах тиймэрдүү хандлагатай. Үгээ нилээ ингэж зөөж ирдэг заяа. Маш удаан ярьдаг. Тэгээд бас маш их юм удаан бодож сэтгэдэг. Ямар нэгэн зүйлийг бодож хэлдэг. Тэгж хэлэхдээ бас маш их бодно гэсэн үгээ зэгнэж ирдэг гэсэн. Тэгээд ерөөхдөө сургууль нэг юм дуртай биш. Сурах ингээд сонирхол ер нь сонирхолгүй байдаг. Тийм тэгээд ер нь ингээд сургуульд байхдаа ч тэр ер нь нэлээд чимээгүй ярьж байгаа зүйлдээ маш их юм боломжтой энэ үг яг дараа нь хаана ашиглагдах вэ гэдгийг маш их ингээд боддог гэсэн үг. Гэхдээ яг юм хүмүүстэй юм ярьж харилцсан гэвэл урлаг өрн сайхан мөнгөний тухай ярилцах дуртай. Хүмүүстэй ингээд одоо бод санаа үгүй ингээд дотор хадгалаад байгаа шүү дээ. Тийм ч болохоор бас нэг зураг урлаг болгож ингэж нэг илэрхийлэх чадвар өндөртэй байдаг гэсэн үг. Заримдаа ингээд хинээс ч илүү ингээд мэдж байгаа сэдв байгаа шүү дээ. Тэр бүх зүйлүүдэд ч гэсэн их ямар тэгж сайрхаж яриад ах дургу. Зүгээр л дотор ингээд энэ ч ингээд худлаа яриад байна да. Энэ ямар худлаа тийм биш те. Тийм биш те. Тэгээд хаяа нэг амар ганц өгүүлбэр хэлчихээр тий. Жинтэй даацтай тий. Тэгээ даацтай амар мэддэг ганц өгүүлбэр мэдэл тэгэл нөгөө хүмүүс хүүхэн юм байсан. Тэгж бодох юм тий. Тэгээд бодлоо нэг амар тийж өөрчлөгдөөдөггүй бодол олон шийдвэртэй ингээ бат зогсчдөг. Найзуудтайгаа нэг юм гүн гүнзгий нууцлаг зүйлийг илүү хийх дуртай. Астролог гэдэг ч юм уу тий. Эсвэл марины хохор гэдэг ч юм уу тий. Ингээд ерөөсөө тийм гүн гүнзгий тийм нууцлаг яг ингээд мэддэхгүй байгаа зүйлүүдийг яриа тэрийнхээ тухай ингээд бүр ингээд судлаад унших дуртай. За тэгээд гинтийн тийм аялал тийм дургу. Тийм төрлийн хүмүүс байна. Энэ л айгу тав тухтай байх. Одоо айгу тав тухтай ярилцах дуртай юм уу? Тэгэл юмд яарч яасан биш те. Ховж ив гэхээс илүү тэгэл юм буур суртайхан шиг тав тухтай ярилцах дуртай. За тэгээд тийм өрсөлдөө ингээ гэртээ болохоор зэрэг ингээ шал өөрөлж эхэлж байгаа. Гэртээ болохоор зэрэг нилээх ингээ ярддаг. Бас сайн
одоо ятгах чаддаг хүмүүс. Гэрийнхэндээ айгуу сонирхолж чаддаг. Яриагаар. Гэртээ болстой чинь бас зугаатай хөвгөлтэй л хүнтэй. Гэрийнхнийгээ хөвжөөгчдөг сайхан гар байгаа. Тий. Тэгээд маш их ийм сайн зохиолчд ингээд болж чаддаг. Гэхдээ энэ нь болохоор зэрэг одоо Gemini шиг шууд ингээд ганц юм бичил тэр нь бүр ингээд төгс байдаг биш. Маш их олон засвар орж иж тэр нь төгс болдог. Тийм зохиолч гэсэн. Тэгээд бага байхдаа ер нь нэлээд олон ингээд гэртэй байсан байх боломжтой. Ингээд өвөөгиндээ байгаа, хамаатныдаа байгаа, гэртэй байгаа, тэнгүүдээ аав ээжийнхээ их чахнаар үе ээлүүдтэй байдаг ч юм уу те ингээд дамжаад ингээд явжсэн байх магадлал өндөртэй. Гэрийнхээ ингээд тавилгануудынхаа ингээд байрлалыг дандаа ингээд сулдаг. Ер нь л жоохон даашдаг болохоор. Тэгэл сольчдаг гэсэн. Солиол за ингээд цонхын доомч за би ингээд ороо энд байрлуулчих гэснэ. За ороо энд байрлуулъя. Тэгэл ингээд дараагийн сард дэгдэг ч юм уу те. Ингээд аавар ингээд хурдан ингээд солих. Сардаа сольжвал энэ л байсан байж тээ. Гингүүтээ энэ л байсан байж тэгэл амар ингээд тэрийг нэг 2 сар байсан. За солих гэдэг. Солисноо энэ л байсан байх. Тий. За тэгээд нэг тийм ийш тийшээ ингээд явсан олон хүнтэй уулзсан ажил хийх сонирхолтой байдаг. Эцэг их нь болохоор зэрэг маш их өндөр боловсралтай хит хитэн хэлээр ярьдаг байсан хүмүүс байх боломжтой. Тэгээд бас нөгөө гэр бүлийн хүмүүжлэрээ айгүй их юмыг оролдож сонирхож үссэн байх магадaltaй. Амар их юм сонирхож аюу их мэдээлэл ингээд энэ тэндээс гэр бүлтэйгээ байх хугацаанд ч юм уу те эсвэл баг ингээд наснаасаа ингээд хүмүүжихтэй гэр бүлтэй хүмүүжихтэй тийм олон юмнуудыг суралцсан. Тэгээс хүнтэй ингээд бас хэрхэн харилцах талаар нь бол гэрээсээ сурсан байх магадaltaй. Ер нь л ээжээсээ ч юм тийм. За загсны ордны мандалтай хүмүүс нь болохоор зэрэг үерхийн тулд ер нь дейт хийдэг буюу болцдог. One night stand гэдэг байдаг шүү дээ. Тиймэрхүү зүйлний хамир дуртай биш. Болцож гинөө гэдэг чинь чамдаа үерхгээд үерхэх боломжтой гэдэг. Одоо хугацааны харилцааг хүсэж байна. Тийм болохоор чамдаа болцож байгаа л гэсэн. Тэрнээс ерөөсөө ингээд юм player тийм тоглох зургийн биш. Юм биш гэсэн. Тэгээд бас тоглол хаяал гэдэг. Тэр үргэлээс ингээд амар бас халамж хайрыг өгдөг. Бас ингээд тэр чигээр ингээд аваад тэгж ер нь л үргэлтэй ханддаг. Үргэлж байгаа хүний ээжийг нь халамжилдаг гэсэн. Яси миний хүү гэдэг чинь. Үргэлгээд ирэнгүүт л яси хаалт гэдэг хөө. Яси ядарсан уу? Тэгэл ингээд ингэж нөгөө юм уу үздэг шиг ингээд халаан үзсэн. Чи 1 градусаар нэмэгдсэн гэдэг шиг. Хоол игээд үгүй. Угаасаа нөгөө хобби нь бас нэлийн юм хоол хийх, оёх тий. Эсвэл ингээ хуучны зүйлсүүд бас гэртээ авах дуртай. Тийм. Гэртээ хийж болох хобби дуртай. Тэгээд хуучны тоглоомд бас дуртай. Чиний тийм хөрөг тоглоом үзээд штеп. Баагаан чихмэх. Юу гэдэг. Мэдгүй ямар ч гэсэн нэг тийм дээр үеийн хүмүүсийн одоо хүртэл тоглож ирсэн тоглоом тийм зүйлс дуртай. Маш их юм ийддэг, мэдрэмтгий, маш их юм нууцлаг өгдөг үерхэлтэй. Тэгээд бас ер нь үерхэлтэй бас амар имзэг. За тэгээд ажил дээр болохоор зэрэг дандаа юм дутуу үнэлэгдсэн мэдрэмж авдаг байх боломжтой. Гэсэн хэдий ч яг ингээд тийм удирдах албан тушаалны ажил томилогдох боломжтой байдаг. Зүрх болон цусны судсуудаа нэлээд анхаарах хэрэгтэй. Тэр хоёр нь ерөөхдөө нэлээд сул гэсэн үг. Одоо сэтгэл түгших мөгших байдлаас шалтгаалаад байнгын нөгөө нэг зүрхэнд дэсдэг болчдөг ч юм уу тий. Ингээ ерөөсөө тайван байж чадахгүй болсон байдаг шүү дээ тий. Тиймэрхүү юмнаас сэргийлэх хэрэгтэй. Бясалгал сэргийг бас хийж хэрэгтэй. Тэгээд ерөөсөө анхаарлын төвд ер нь нэг амар орох дурггүй заяа. Гэхдээ ажил дээрээ ингээд анхаарлын төвд орох дуртай. Ажил дээр ер нь л амар олон хүмүүсийг цуглуулж ингэж нийлэлж. Уур амьсгалыг нь гоё ойлгож чаддаг тийм хүн гэх юм уу? Тэгээд ажил дээр хот гэсэн үг юм. Нилээ хот. Ингээд бүх ажлын хүмүүс нь ингээд бүгдээрээ ингээд энэ л ингээд загсны мандалтай. Энэ л ийдэг, энэ л ингээд сайн, энэ л юм тус, энэ л юм гэдэг ингээд бүгдээрээ ингээд шавчдаг гэсэн үг. За тэгээд гэрлэлтийн хувьд болохоор зэрэг одоо өмнөх парт
нэг дээр хэлжсэн шиг маш их юм ургуулсан боддог. нөгөө хүн маань надтай байгаадаа жаргалтай байгаа болов уу? Намайг юу гэж бодож байгаа бол намайг ер нь хүсэж байгаа юм уу гэж маш их ингэ боддог заяа. Тэрэн дээрээ тэнгүүдээ шууд хүсэж байгаа хүсэхгүй байгаа гэсэн хоёр байгаа шүү дээ. Тэнгүүд тэр хоёр дээр хоёулын дээр ингээд төсөөлж ингээ ургуулсан боддог гэсэн. Энэ ингээ хүсэж ивэл надаа ийм зүйл ингээ хийх хэрэгтэй. Тэгсэн чинь ингээд ингэ чинь. Энэ хүсэхгүй байл надаа ийм зүйл хийх хэрэгтэй. Надаа ингээд ингэ чинь. Тэгвэл энэ хүсэхгүй л байгаа юм байна л да. Ингээл ингээ хүсэхгүй байгаа шалтгаан надад тэгж өгөөг шүү дээ. Тэгэл ингээл дотроо шаналал, дотроо бодоол ингээл ингээд идэх гэсэн. Ерөөс тэрийг ингээд ярьдаггүй. Цэвэрч ухаантай, хөдөлмөрч, шудраг хүн дуртай. Тэгээд бас гэрлэлтэд нэг тэгж амар нүсэр, чамин, тансаг хийхийг хүсдэггүй. Энгийн л хийхийг хүсдэг. Тэгээд хэрвээ гэрлэх юм бол амар тийм өөрт нь ингээд үйлчилж жижиг сажиг юм дээр нь анхаарч, туслах, ойлгох тийм хүн хэрэгтэй гэсэн. Тэгтээ бас гэрлэлт дээрээ бас амар жижиг ингээд дитейлүүдийг бас амар харна гэсэн үг л дээ. Гэрэлтийн ёслолоо гэсэн үг л дээ. Тэрэн дээр амар жижигэн одоо жишээлбэл ингээд ширээ байлаа гэж бодоход ингээд хідэн ширхэг цэцэг байх хэрэгтэй гэдэг ч юм уу те. Ингээд тэр бүх зүйл дээр ингээд анхаарна гэсэн үг. Нилээх цагаан өнгө ингээд амар давнгаа байдаг гэж би бодож байна. Яг ингээд Pisces-уудын гэрэлт нь. Тэгээд нөгөө нэг бизнесийн түншлэл те. Одоо тийм хуулийн тийм гэрээ мэрээ тийм юм дээр бол амар юм ихоор хандна. Одоо тэр хүнтэйг амар боловсон бөгөөд амар тийм шууд шулуухан шудраг ингээд ярилцаад аливаа нэг гэрээ хэлцээрт өнөө хөрөх чадвартай. Тийм шудраг болон тэнцвэртэй байдал нэлээд их дуртай. Одоо дотн харилцааны хувьд болохоор зэрэг яг хоёр хүн аль нэгэн доминант байх эсвэл хоёулаа ингээд ижилхэн байх хэрэгтэй гэж юу нь бол хин хэнийг нэг нь л ганцаараа ингээд амар сайхан байгаад байх биш. Нөгөө хүн ч бас адилхан яг хоёулаа л адилхан гоё юм мэдрэх хэрэгтэй. Pleasure буюу одоо таашаал авах хэрэгтэй. Тэнгүүдээ бас тэр нь бас амар ингээд гоё эстетик байх хэрэгтэй. Гоо зүйлэг. Одоо татны харилцаа гэдэг бол учраас тийм. Гоо зүйлэг байх хэрэгтэй. Харагдах байдлаас орчин гоё бүрдсэн байх хэрэгтэй гэдэг ч юм уу. Тэгээд ер нь ингээд хараад үзэх заяа ингээд Pisces-уудыг ингээд яг ингээд амархан манипуляц хийгээд submissive болоход ер нь нэлээ ингээд одоо тохиромжтой болж байгаа биз. Яг ингээд бодоод үзэхэд тэнгүү тийм sexual тал дээр дотны харилцааны бүр тэр зүйлийг ерөөсө хүсдэггүй. Өөрийгөө аюу тийм эмзэг хүн л дээ. Гэхдээ яг тийм асуудал дээр эмзэг байхыг хүсдэггүй. Яг л адилхан байхыг хүсдэг. Адилхан байхыг хүсдэг. Маш их юм нээлттэй сэтгэлгээтэй зөв ингээд шин одоо experience ингээд турших хүсэлтэй байдаг. Тэ ер нь бол ойлгож байгаа тийм experience турших ингээд хүсэлтэй. Ер нь бол ингээд байгалаараа үхэх магадaltaй. Нэг тэгж амар зовлонтой өгөхгүйгээр байгалаараа л жамаараа л нас урах тэмдэглэнтэй гэж үү? Тийм байх магадaltaй. Тэгээд ер нь бол бөөр нь бас өвддөг байх магадлал өндөр. Бөөрэндээ хараарэ. Тий. За тэгээд татн одоо хүмүүс хоорондын татн юм байдлаа штэ. Intimacy. Тийм юмны хувьд бол one to one харилцаа буюу тий. Одоо тэр үнтэйг амар сайн ярилцж ойлголцыг илүү жижиг хүсдэг. Тийм sexual олон партнертэй байх хүсдэггүй зүгээр л яг ингээд яг тухайн хүнтэйг л ер нь бол байхыг хүсдэг тийм төрлийн хүмүүс гэсэн үг. Тэгэхээр нэлээд өмнө ч тийм. Тэгээд өв залгамжлал зэрийн хувьд бол яг л жоохон азтай. Тий, азтай бөгөөд тэрийг айгу ин тэнцүү байдлаар хуваарлах юм уу тий. Яг ингээ хууль ёсны дагуу шүү. Хууль ёсны дагуу л байх хэвээр. Ямар ч илүү дотор байхгүй гэж юу нь л хүлээж авна гэсэн үг шүү. Бас тийм татвар матварч гэсэн юу нь л амар үнэнч төлж магадгүй татвараа. Нийгмийн татвар, шийтгэл татвараа. Хуулийн дагуу яг хуулийн дээр ингэ засан чинь төлжил таараа гэл ер нь тэгж төлөх магадaltaй гэсэн. Тэгээ бас нөгөө одоо гэрэлсэн үнийхээ мөнгө санхүүн дээр бол бас амар тэнцвэртэй хандна. Миний мөнгө бол чиний мөнгө бол миний мөнгө гэдэг шиг юм байхгүй. Чиний мөнгө бит хоёулаа нэг нэгэндээ мөнгөө ингээ гаргах хэвээр. Би ингэж мөнгө гаргасан бол чи бас зөрүүлээд надад мөнгө зарцуулах хэрэгтэй. Тэгжээж ингээд энэ тэнцвэр байна гэж ер нь бол боддог гэсэн. За тийм. Тэгээд их сургуулийн хөдөлгөөр зэрэг ер нь нэлээд love hate
харилцаатай. Ер нь бол их сургуультай нэг бол амар ингээд дурлал, нэг бол үзий ядаал зүгээр ер нь бол нэлээд тиймэрхүү гэсэн. Тэгээд ярмаа нэгэн тийм сэдвийг хөндөөхөд өнгөцхөн байдлаар биш илүү гүн гүнзгий байдлаар судлах дуртай. Тэр сэдвээ болохоор зэрэг нарийн ширийн ингээд судлаад шинжилээд тэр тэгж байгаа ерөөсөө хүмүүсний амар тэгж хэлэх дургу. Бүр амар дотны хүмүүстэй л хэлнэ гэсэн үг. Хэлэхдээ маш их ингээд сэтгэл хөдлөл ингээд өөр амар ингээд баяртай жаргалтай байгаа. Би ингээд нэг судсан чи ингээд энэ юм байсан чи ингээд ингэдэм байлаа юм байт юм байлаа гэл ингээд зүгээр ингээд тэгж ер нь л юм гэсэн үг. Тэгээд нэг юм нууцлах газар руу нэг ингээд аялах дуртай. Ер нь хүмүүсийн нэг амар тэгж мэдээд байдаггүй газар руу аялах дуртай. Тэгж далаагаар бас аялах дуртай. Тэр нууцлах газараа хүмүүс зүрх мэдэгдүүлэхийг хүсэхгүй. Ил гарахгүй. Ер нь нөгөө нэг бас нэг кинонууд дээр гардаг шүү дээ. Нэг юм халуурчд ингээд ерөөсө гэрийнхний мэдхгүй тийм юм нууцлаг тийм ингээд нөгөө нэг ингээд дайшин руугаа очоод тэгээд ингээд нууц юм хийгээд ингээд нууц юм хийгээл ингээд сайхан байж байгаа л буцаад ирдэ шүү дээ. Ер нь бол нэг тийм гэсэн. Ерөөсө хэний ч мэдхгүй ерөөсө тийм нууц тийм газар руу аялаад тэгээ 50 сайхан ганцаараа болчоод тэгээ буцаж ирэх дуртай. Тийм. За тэгээд бас нөгөө нэг даглаан завь гэж байдаг шүү дээ. Тим спортоор бас хичээллэх дуртай байх магадлал өндөр. Тэгээд хувь хүний философийн хувьд гэх юм бол амар гүн гүнзгий ер нь бол юмсыг боддог. Юмсийн утга шалтгаан цаад учир нь юу вэ гэж ер нь бол амар боддог. Өөрийнхөө бас амьдралын утга учир юу вэ гэдгийг бас айгүй их боддог. Тийм хандлагатай. Тэгээд ер нь их сурвалж сурах юм бол айгүй нууцлаг гүн гүнзгий зүйлсийг судалдаг төрлийн мэргэжлэр сурвал ер нь л өөрт нь илүү сонирхолтой байх. Тийм. Эсвэл хууль ч юм уу тий. Хуулийн залбирт ч юм уу. Яг л одоо сэтгэл судлал бас байж болно. Тэгээд бас нөгөө нэг философи гэснээс яг юм үхэл төрөлт тий. Тэр бүх зүйлүүдийн ингээ философиг маш их бодох дуртай. Яг үхэл гэж юу юм? Төрөлт гэж юу юм? Бид нар яг яагаад ингэ төрсөн? Яг яагаад дахин амьдрсан гэдэг ч юм уу те. Яг яагаад үхсэн? Яг өмнө нь яг яагаад үхсэн? Яг ингэ тэрхүү зүйлүүдийг маш ингээд бодох дуртай. Хувь хүний өөрчлөлт тий. Хувь хүн яаж хөрсөн өөрчлөлт өөр хүнээс өөр хүн болдгийг гэдэг ч юм уу тийм. Эсвэл бас одоо жишээлбэл ямарваа нэгэн хүний үхэл нь ямарваа нэгэн зүйлийн үхэл нь яг хүнд яг яаж мэдрэгддгийг, яг хүнийг яг яаж өөрчилдгийг, тэр бүх зүйлсээс яг яаж дахин төрөх вэ гэдэг ч юм уу тийм ингээд яг гүн гүнзгий зүйлсүүдийг ингээд илүү их бодох дуртай гэсэн үг. За тэгээд ажил төрлийн хувьд болохоор зэрэг маш их юм том мөрөөддөг. Аялал жуулчлалтай холбоотой ажил ч юм эсвэл гадаадд ажиллах, гадаад хүмүүстэй холбоотой ажиллах, эсвэл зүгээр л маш их юм эрсдэлтэй адал явдлаар дүүрэн ажил хийх ч юм уу те. Эсвэл одоо багшлах, дээд боловсролтой холбоотой ажил, эсвэл шашин шүтлэг, сүнслэг байдалтай холбоотой, бүр астрологч болох боломжтой. За тэгээ философи, эсвэл одоо маркетингээр одоо ажиллах боломжтой. Ер нь амар их адал явдал шаарддаг ажил айгүй сайн зөвхөн. Ажил хийсэл одоо нэг карьер хийм үү, өөр юм дөө. Одоо урлагийг бас ингээд ороорой дааш тавилаа. Тэгэхээр урлагийн ажил чинь бас цаанаас амар ингээд адал явдалтай ер нь амар сонирхолтой байдаг шүү дээ. Дээш тийшээ явж зураг, экспедицт явж зураг ингээд зураал. Дуучин байдлын шийдэж авчаад концерт хийгээл, тоглолт хийгээл тэгэл бэлддэг ч юм уу тиймэрхүү ажил мэргэжлээгөө сайн зөвхөн. Аав нь болохоор зэрэг нэлээх нөгөө бас мэдлэгтэй, өндөр боловсралтай, бүр философч тийм одоо wisdom гэж үүдэг шүү дээ. Тийм эргэн ухаантай тийм юм байсан байх боломжтой. Засны ордны модалтай хүмүүс нь бас хідэн найзтай байгаадаа нэлээ insecure байдаг. Өөртөө итгэлгүй байдаг гэсэн үг. Нэлээ ингээд би одоо ганцхан найзтай гэдэг ч юм уу тийм. Алдартай эсвэл олон найзтай хүмүүстэй ерөөсөө найзлахыг хүсдэггүй. Тэр ч нэг чухал биш. Энэ найзын үрэлт. Тэгээд хэрэгтэй үед нь хизээд хажууд нь байх хин нэг л хүсдэг. Тэгээд ер нь бол ганцхан найзал хангалттай гэж боддог. Ер нь найзлахад ганцхан ингээд хангалттай өөр хүмүүс хэрэггүй гэж ер нь их амар боддог. Хэрвээ олон найз байх юм бол өөрөөс нь ухаалаг эсвэл бас юм хөгшин тийм найзуудтай байх хандлагатай. Өөрөөс нь хит ах ч юм уу тийм.
Тэгээд ерөөхдөө тэгэж найзалсан тэр найз нөхөрлөл нь нэлээд удаан үргэлжилдэг. Яг одоо Pisces rising-гууд бүр ингээ амар зүгэл гарч ирэхгүй л бол маргаан гарч ирэхгүй л бол хажууд чинь байгаа л юм. Байсаар л юм. Байхжуулна гэсэн үг. Чи ч тэр хүний хажууд тэр хүн чиний хажууд байсаар л юм. Тартагтаа дурсан ч чиний хажууд байна. Дээшээ манцсан чиний хажууд байна гэсэн үг. Тэнцлээ амар sweet гэсэн үг л тийм. Pisces rising-гууд болохоор зэрэг бас яг өөр анхаарлын төвд юусоо байх дурггүй. Ясаа хийсэн шүү дээ. Анхаарлын төвд байх дурггүй. Гэхдээ ажил дээрээ олон анхаарлын төвд байждаг. Яагаад ч юм тийм бусдаас өөр онцгой зүйл байдаг заяо. Тэрийг гихт бусдаас нь очдөг. Яг ингээд дотны хүмүүс нь л ингээд олж хардаг гэсэн үг. Тэрийг бусдад уус чадвараа нэг хямрдагж гайхуулах дурггүй. Бас нэг жоохон сул тал нь болохоор зэрэг яг найзуудынхаа засах ёстой зүйлүүд нь ерөөсөө хэлж чаддаггүй. Чи нэг ингэж засчаач тий. Одоо хэцүү байна гэж хэлж ерөөсөө чаддаггүй. Хэцүү юм тий. Тэгээд бас маш их юм сонин хайр гаргийн юм шиг зүудэлдэг. Амар сонирхолтой тэр нь. Нөгөө нэг үлгэрийн хүн чинь л үлгэрийн зүудтэй байгаа юм чинь. Стресс нь болохоор зэрэг эрүүл мэндэд маш их юм сөргөөр нөлөөлдөг. Маш нөлөөлдөг. Тэгээд тэрийг ингээд жоохон мэддэггүй. Ер нь тэрийг жоохон анхаарах хэрэгтэй. Тийм байна да. За тийм байна. Тэгээд засны орд маань ерөөхдөө амьдралын аль аль салбарт ер нь ямар хуу шин чанарыг үзүүлэхийг өвтөө ер нь яриа дуслаа. Тэгээд өөр засны мандалтай гэдэг олж мэдсэн хүн байх юм бол доор яг ямар сэтгэлтэй байгаа бичээрээ таарах юм юу вэ? Өөр бас ингээд сонин сат юу болж исэн тэрийг бид хоёртой хуваалцаарай. Тэгээ бас хүмүүстэй хуваалцаарай гэж хүсэж байна. Тэгээд загсны мандалтууд маань нэлээд жоохон байдаг болохоор бас тэгээ хавар байдаг болохоор аль болох ингээд би байгаа шүү гэдэг ингээд мэддэгдэрэй гэж хүсэх байна. Харин тий Pisces та тэгээд хайртай шүү. Хайртай шүү. Та бүхэн бол мундаг шүү гэж хэлмээр байна. За тэгээд энэ хүртэл сонссон бүх хүмүүстээ баярлалаа. Тусалж дэмждэг хүмүүстээс баярлалаа. Тэгээд хамгийн гол нь өдийг хүртэл хүлээж сонссон та бүхэндээ баярлалаа. Бүрх баярлалаа. Цааш ч гэсэн илүү их дэмжээрэй гэж хэлмээр байна. Тэгээд дараагийн дугаар хүртэл түр баяртай.